За. Яг таны нүг таны фейсбુક дээр юм. За орой минь төргий отгог хөгжийнхаа фейсбુકийн найзуудад тэгээд юуны өмнө би өөрийгөө танилцуулъя. За намайг их төрөө огт эрдэнэт гэдэг Сэлэнг аймгийн Санд суманд нөхөр хоёр хүүхдийнхээ хамт ажиллаж амьдардаг. Тэгээд өнөөдөр би отгог хөгжигээ подкастнда урьсан байгаа. Тэгээд ямар сэдвээр ярилцах байгаа вэ гэхээр бид хоёр гомдол гол зураад байна гэдэг. Гомдол гэж юу нь яг юу юм бэ? Яагаад ингэ хүмүүс ингэ гомдчаад идэм бэ? Гонгноод яваад идэм бэ гэдэг талаараас гайхалтай яриа өрнүүлэх гэж байгаа. Тэгээд юуны өмнө отгог хөгж манаас ингээд өөрийгөө танилцуулаач. Тэгээд яагаад энэ мэргэжлийг бас ингэ сонгохоор болчихвоо гэдэг талаараас товчхон мэдээ. За баярлалаа Эркада. За намайг Отгоо гэдэг трама коучтэй бага насны одоо гэмтэл шарах гэдэг зүйлтэй ажилладаг юм бүсгүй байна. За тэгэхээр яагаад мэдээж одоо коучүүдтэй коуч мэргэжлийг сонгодог вэ гэхээр бүгдээрээ нэг цагт ингээд уйлал гомдлол гонгнол тэ ингээд хорвоодлол утгагүй болоод тэгээд нөгөө нөхөр хүүхдээсээ салах гал одоо тэ ингээд нэг юм хэцүү байдалд орсон. Тэгээд тэр зүйлээ ингээд өөрсдөө тэгээд коучийн тусламжтайгаар эмчилж идгээгээд за тэгээд тэрнийхэн дараа гарсныхаа дараа тэр гайхалтай амьдралыг гайхалтай мөчүүдийг мэдрэнгүүтээ эний чинь би бас хүмүүст хийж өгөх юмсан гэдэг тэр зүйл рүү айгүйх ордог байгаа. Тэгээд одоо тэ коуч мэргэжлийг одоо эзэмшсэн. Тэр дундаа трама коуч гэдэг нь болохоор би өөрөө асар их травматай хүн байсан байна. Тэгэхээр л трама коучийг сонгочихж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм бүсгүй байна. Баярлалаа. За баярлалаа. Ингээ гайхалтай нэр бид нар чи угаасаа яг нэг өөртөө ингээд идгрээд ингээд амар гоё зүйлийг ингээд мэдрээд ирэнгүүтээ босод хүмүүс ч гэсэн энэ гоё зүйлийг мэдрээд ингээд зовж чаналаад бити яваасаа гэсэн бүр амар тэмчийн хүсэл эрмэлзэлтэй болчтойгоо. Тийм болохоор та нар манаас ингээд яг өөрсөн чи ямар асуудал тулгараад байгаа энэ тэр болгоныгоо ингээд асуудлыг ингээд шийдүүлээд явах тэр коуч нар маш олон байгаа шүү гэдгийг бас энэ ташрамд хэлмээрэн. Тэгээд өнөөдрийнхөө сэдвтээ уялдуулаад ер нь бид нар чинь маш амархан ингээд би бол айгүй амархан хүнд гомдчихдаг. За нэг эвгүйхэн үг сонсчих юм бол энэ намайг ингэж хэлээд тахтай яадгийн ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар нэг жижигхэн юм дээрээс болоод айгүй тийм амархан гомдчихдаг байхгүй юу. Тэгвэл тэр нэг гомдол гэдэг зүйл чи одоо хаанаас яагаад ингээд гараад ирчихдэм бэ? Юу болоод ингээд бид нар гомдоод байдэм бэ? Бас нэг учир шалтгаан байдаг л ах та тий. Тийм тэгэхээр би ч гэсэн өөрөө өстой мастер гомдлагч байсан. Тэгээ би чинь бас их айгүй сонин ингэж бүр унжиж гомдохгүй те ингээд унжигаал уйлаал дуудаад ингэж гомддог хүн биш. Би чинь бол уурж гомддог те. Өстой хүн хичээгээд та нар өстой тэгчгэд яад ингэчэд яад өстой нэрэ ядаргаатай полис харлын өстой нэрэ гэлтэй нэг юм одоо их жоох ууртаагаар ингэж одоо гомддог байлаа. Тэгэхээр эндээс бас ингээд нөгөө гомдол гэдэг чинь зөвхөн тэрэндээс орж ирдэг гэдэг зүйл бас биш байгаа байхгүй юу. Тэгэхээр гомдол гэдэг чинь янз янзын зүйлээс л орж ирж байна те. Мэдээж бид нар ингээд сэтгэл гэдэг чинь те ингээд өнөөдөр ингээд за гомдохоо байдгийг гингүүтэл гомдохоо барьчихгүй шүү дээ те. Энд чинь дотор ингээд нэг юм зураад байгаа юм чинь те. Нэг юм ингээд бүр гонсоогоод байгаа юм чинь энэ хамар чинь шархираад байгаа юм чи одоо тэг яах юм бэ те. Тэгэхээр ингээд гомддог За тэгэхээр нөгөө хүмүүс маань ингэж боддог байхгүй гомддог хүмүүс гэл тэгэхээр тэр хүмүүсийг айгуу тийм сул дорой те ингээд нэг юм одоо юу гэдгийг юм л олонгоо шилчгаал унцдаг тийм л хүмүүс момдолдог гэж ойлгоод идэг. Гэхдээ яг үндэ тийм биш л те. Энэ нь болохоороо те ер нь их твцэн хүн ч гэсэн гомдлоо шүү дээ. Юу ч болоогүй юм шиг царайлалтай ингээл хүчээр ингээд гүрийгээл твчээл ингээл ста нөгөө хилчмээр үгээ ингээл залгаал те ингээл ингэж байгаа хүн ч гэсэн гомдож байгаа байхгүй. Эсвэл бол айгүй өндөр одоо өөрөө карьертай мундаг те ингээл ажлын төлөө амьдралынхаа төлөө тэг гэр бүлийнхаа төлөө те ингээл бүхэл зүйлээ зориулчихсан хүн чинь бас айгүй их гомдож байгаа байхгүй. Тэр нөгөө хүмүүсээс те эргэж яг тэрэн шиг сэтгэл тэрэн шиг хайр халамж тэрэн шиг юм ирэхгүй болохоор ингээд гомдолж जैन те. За эсвэл үнэхээр хүмүүс гомдоож ин бас те ингээд нөхөр нь араар нь тавьдагч гэдэг юм уу те яалтчгүй зодож нүдэж хүчрхийлэгч гэдэг юм уу те. За энэ зүйлүүдээс гомдож जैन. За тэгээ бид нар чинь бүр өөр хүүхдтэй хөтөл гомдсон шүү дээ. Тэгээ хүүхдүүд нэг л санснаар явж өгөхгүй те ингээд зөөрөх. За тэгээд ингээд сайхан амьдарч өгөхгүй те ингээд хүүхдүүдийн амьдралаас бужигнаал ингээд хэцүү байх үед чинь бид нар гомддог. Ягаад гэвэл тэдний те төлөө ээж аауд гэдэг чинь өстой нөгөө хамаг юма золиослцсон хүмүүс байгаа юм чинь те ингээд бас л гомдлоо шүү дээ те. Магадгүй тэгээд ингээд хичээгээд хийсэн тэгээ зүйлийг чинь үнэлэхгүй байгаа газар хэрвээ ажиллаж байгаа бол хүн бас л гомдлоо шүү дээ тий. Тэгэхээр гомдол гэдэг зүйл чинь өөрөө ингээд бол хязгааргүй байна тий. Тэгээ манай Монгол эмэгтэйчүүд үнэндээ үнэхээр ингээд гомдохын дээдээр гомдож голоо зурхын дээдээр зурдаг гэхдээ энийг гадагшлуулдаггүй. Энийг өөрөө дотроо хийдэг.
хамгийн хэцүү нь энд байгаа даа тий. Тэгэхээр энэ гомдол гэдэг зүйл чинь эрүүл бус хамаарлаас ч орж ирж гин, хэл хязгааргүй байдалтай баундри байхгүй байгаагаас ч орж ирж гин, эсвэл төгсийн синдромтой хитрхи их ингэж тий тэмүүлж ингэж зүтгэж хичээж байгаагийнхаа үүднээс ч орж ирж гин тий. Эсвэл болвол тий ер нь ихэнх гомдлын одоо цааталт нь байгаа нөгөө улс хувир нь юу байдаг вэ гэхээр бидний бага насны шарах үүдэг. Тэдгээр зүйлүүд ингээ асар их ингээд сэтэрч идэг те. За тийм учраас ингээд энэ гомдол төрдгөө. Тэгэхээр гомдлыг бол бүгдээрээ те ингээд бараг бид нартай төрсөн биш үү гэдэг шиг те. Ер нь гомддгүй хүн гэж байхгүй хаа. Би бол тэгж бодож जैन те. Их бага хэмжээгээр гомддог л байж таараа штэ те. А яахав тэрийгэ илэрхийлдэг хүмүүс байдаг. А илэрхийлдэггүй хүмүүс бас байдаг ш. Тэвчээл тэгэл нулимсаа арчаал нуугдаж уйлаал тэрийгэ залгаал те хүнд мууга харуулахгүйгээр тэгэл хичээгээл архичин нөхрөө нуугаал наана ингээл юу ч болоогүй юм шиг те. Шүнжэнгөө согтуу нөхрөө аргалах гэж үүлээ үзэж хончоод өглөө нь нүрээ угааж нүрээ будаал өстө юу ч болоогүй юм шиг ингээл амтны тунд ороод явж байгаа штэ тий. Тэгэхээр энэ зүйл чинь бас л одоо амар гомдож байгаа штэ хүнийг бас цааталтан тий. Тэгвэл өшөөгөөртэй ингээд бодох юм бол гомдол бол нэр үнэхээр хаанаас л бол хаанаас ирнэ. Гэхдээ суурь нь ер нь бол бага насны шархнаас ирдэг. Бага насанд шархалсан учраас л тэндээс нэг те эрүүл бус хамааралтай болдог ч юм уу эсвэл токсин синдромтой болдог ч юм уу те эсвэл багаас тэр хил хязгаар орон зай гэдэг юм мэдэхгүй өсснөөс болоод те хүмүүс чиний хувийн орон зайруу байнгын довтолж идэг те тэрийг нь эсэргүүцээд өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа тэр байдлаас те за эсвэл амиа золиослогч бусдын төлөө ингээд өөрийгөө бүгдийн золиослно эрүүл мэндэ цагаа тэгэл мөнгө төгрөгөө сэтгэл зүрхээ те бүгдийн зориулна тэгээд ингээд хийж чаддггүй те тэгээ дээрэс нас манай Монгол бүсгүүч амар гоё штэ тэгээ би бас яг юм байсан нөхрөөсөө юу ч нэгтгэхгүй би нөхрөөрөө юу ч ахуулдаггүй одоо тэрийг нөхөртэй их тусуулж гин гэж ойлгож байгаа би өөрөө тэрийг тэг ингээд тусуулж гин шүү би чамд их тусуулаад байгаа шүү гэл те тэгээд ингээд нөгөө нөхрийнхөө хийх ажлыг хүртэл ингээ урдуур нь орж хийгээл те энийг бас тусуулж гин гэж бодож байгаа юм те би өстэ амар хачаалтын авч гин өстэ би ингээд ахад энэ хүн яагаад надад сэтгэл гаргахгүй байгаа юм бэ? Яагаад намайг өрөвдөхгүй байгаа юм бэ? Тэ яагаад надад ганц удаа сайхан үг хэлэхгүй байгаа юм бэ? Яагаад надад тэр сюрприз барихгүй байгаа юм бэ? Тэ ингээл бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэний цаад уг нь болохоороо ер нь бол трама. За ойлгомжтой ярьж чадсан уу? Маш гоё ойлгомжтой байлаа. Тэгээд ер нь бол гомдлын их үсэр юунаас болоод байна вэ гэхээр бага насны маань шарах, бага насны тэр нэг гэмтэлтэй одоо бидний нөгөө эрүүл бус хамаарал, хэл хязгааргүй байдал, токсин синдром гэдэг бүр ингээд эдгээр зүйлсээс ингээд салшгүй холбоотой байдаг байх нэ гэдгийг бас айгүй сайн ингэж ойлгож аваад тэгээд авлаа тэгээд нөгөөдийг сая нөгөө төвчж гомддог гэдэг дээр бас хэлсэн чи би бас тийм амар төвчж гомддог хүн юм бэ гэдгээ бас харлаа ерөөсөө би л ингээл амар төвчээтэй би ингээл бүх юмыг ингээ болох гээд яваад ахт чи ерөөсөө надад ерөөсөө сэтгэл гаргахгүй байх гэд ерөөсөө нөгөө үгээд гисэн мөртөө хэлж чадахгүй дотроо л өөрлөгөө ингээл өөрөө л дотроо ингээл буглаад бугшаал ингээ байгаад байдаг. Тэгээд ингээд ингэж боддогээс аахгүй би одоо ингээд зарим хүмүүс чи айгүй ингээд сайхан ингээд юмнуудаа хилээл төс тас хилээл төмпөн шанах шиг ойрлж харлаа тэгэл айгүй гоё алчдаг тийм. Манай нөхөр яг тийм хүн байхгүй юу? Шууд хэлхий гэснээр хэлждэг. Би болохоор төхөр ингээд залгаад байдаг. Зүгээр л ингээд дотгошоогоо ерөөсөө ингээд хэлж чаддгүй. Тэгээ тэр зүйл манаас айгүй их тийж хоримтлагцаар яваад тэгээ зүйлдээ нөгөөдх маань ингээд битээр манаас махан биен дээр маань илрээд ингээд өвчин болоод маш их удаан хугацаанд ингэж эмчгээр явж өөрийгөө ингэж зовоосон байх нэ гэдгийг бас ингэж саяас харлаа. Тэгээ отгоо коучтэй бас маш их талархлаа. Тэгээд өөрийнхөө бас нэг харахгүй байсан зүйлийг энэчнээс ингэж олоод харчлаа. Яа дараагийн асуулт маань яа тэгвэл ингээд хүн болгон л ингээд гомдоод байдаг тийм үү? Тэгвэл яг тэр нэг одоо хүнд гомдсноосоо болоод биднэрт ингээд яг юу илрээд идэм бэ? Тэрийгээ ер нь ингээ миний хувьд бол яг өмнө ингээд илэрхийлж гаргаж чаддгүй гасаа болоод ингээд янз бүрийн асуудлууд тулгарсан гэж байна шүү дээ. Тань дээр ер нь орж ирж байгаа хүмүүс яг ингээ гомдлоо зүгдээс ингээд өөрсдөн дээр нь ер нь юу илэрлээ тэлээ инглээ гэж орж ирдэг байдаг талаар гоё асуулт байна тий. Гэтэ нөгөө нэг яг нэг гомдлын симптом гэдэг зүйлийг ярихаас өмнө нэг зүйлийг бас ингээд бид нэр ерөөсөө хийж чаддгүй юм билээ. Манай монголчууд ялангуяа. Ягаад тэгэхээр бие одоо тэр эмоцоо мэдрэмжээ мэдэрч мэдтгүү бид нар ч. Ерөөсөө ингээд нөгөө нэг ялгаж таньдгүй. Бидний эмоц ерөөсөө хоёрхан хэсэг хуваагдаад байгаа байхгүй юу? Лав минийх лав тийм л байсан. Юу вэ гэвэл нэг бол баярлж байгаа нэг бол уурлна. Ялгаж байна. Хоёрхан эмоцтой.
Тэгээ голд нь нэг юм хичээж гин, эсвэл нэг юм зовноод байна, шаналаад байна, түгшээд байна, тэ би ядраад байна. Одоо би эсвэл тэ юу гэдэг чинь ингээд нэг ингэж тэ бүр ингэж детальчилж ялгаж ингэж биеийнхаа тэр мэдрэмжүүдийг ерөөсөө мэдэрдэггүй юм билээ. Тэгээ энэ нь болохоор угаасаа л бидний ахаал бага настай холбогдно. Бага наснд чинь бидний нэг уйлахаар уйллаа гэх тэ муу ярлаатай, бити муу ярлаатай гэл хүн өгчээ юу гэл тэ. Энийхээр нөгөө нэг айлгүй алцгар хүмүүс л инээдэг. Бараг л нөгөө уйлах хүүхдийн хошног урд өдрөө умалцсан гэл тэ ингээд яачаад ингээд айлгүй таад байгаа ингээд инээхийг зүгээр айлгүй тах гэж одоо ойлгуулсан тэ. Айлгүй хүн л инээдэг. За уйлаад ингэх юм бол одоо үсэндээ уйлаад байгаа юм тэ. Яасан сул дорой ийм химиг уйлаад тахта яадлын чи одоо эрэгтэй хүүхдүүдийг бол бүр нэг хүн уйлдгүй гэлтэй нэг юм иймэрхүү зүйлийг яриад за тэгээд дээрэс нь одоо юу гэх юм өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйлийг бид нар ерөөсөө огт хийж байгаагүй байхгүй юу? Одоо ингээд би энэ хувцсыг өмсмөөргүй байна. Би тийшээ явмааргүй байна ч гэдэг юм уу те. Тэрийг нь хинч сонсож байгаагүй. Тэр бидний одоо шийдэх зүйл биш те. Тэгээ би өөрийгөө бас айгу гайхдаг лээсэн л та. Тэгээд тэр үедээ ерөөсөө гайхгүй байсан. Дараа нь гайхаж ирсэн юу вэ? Би 4 настай байхдаа 2 сартай хүүхэд харж ирсэн. Одоо та нар 4 настай хүүхэдд 2 сартай хүүхэд үлдээгээд явж чадах уу? Чадахгүй шүү дээ тий. Гэтэл харж исэн. Тэгэл 6 настайдаа би айл эрт бүр ингээ хүүхэд хардаг найнаа болцсон байсан. Ерөөсөл бэр ихчнэр төрөх юм уу, төрсөн ихч төрөх юм уу те хин хаан төрн тэрний одоо хүүхдийг харна те. Тэгээ угаасаа энэ отгоо аюу сайн хүүхэд хардаг. Отгоог явуул гээл те. Тэгээд ингээд зуны амралтаараа явдаг. За энэ байдал чинь бидний нөгөө хэл хязгааргүй. Одоо би хаана эхлээд хаана дуусах юм? Энэ миний насны хийх ёстой юм уу биш юм уу? За тэгвэл би тэр болгонд чинь амиг баярлал гүүгээгүй шүү дээ тий. Дургуул байсан шүү дээ энэ гэрээсээ холмол байх хүүхэд чинь хэцүү. За тэгээ бүр тэр айлаасаа орох гэсэн удаач надад байдаг тий. Тэгэнгүүт тэгээд байхад хүртэл тэр бидний тэр доторх мэдрэмжийг хинч сонсож байгаа. Харин эрэгт маань зодчихсэн шүү дээ. Тэг ингээд яагаад чи дүүгээ хаяад ирж байгаа ингээд тэг ингээд одоо тэгээ бас нөгөө дүүгээ бас алга болгож исэн би. Тэгээд нөгөө нэг тэг ингээд даам маань ойрлол тэр хүүхэд алж ирчээ би 6 настай байсан тий. Тэгээ дүү маань 4 настай байсан аахгүй. Тэгээд ингээд намайг ингээд аав нөгөө юугаар сураар ороолгоод тэр дүүгээ олж ирчээ гэд. Тэгэхэд би яг тэр үед яажсэн бэ гэхээр тий. Эний чинь би хийх ёстой биш штэ гэж юусоо бодоагүй. Дүүгээ л олох юмсан би буруу юм хийжлээ гэдэг ийм амар мэдрэмжийг аваад ингээд удамжаар ингээд яг уйлаа дүүгээ хайгаа явж исэн. За тэгэхээр энэ зүйлийг ингээд яг санаж ин би тэгэхээр одоо нөгөө нэг хүмүүст яг ийм тэ хэл хязгааргүй байдлыг хүүхэд наснаасаа бид нар авчихсан учраас тэ одоо энэ нөхрийн ажил энэ миний ажил гэдгээ мэдэхгүй. Би маань дургүй байна гэд мэдээлэлээ тахад тэрийгээ бид нар сонсож чадахгүй. Тэгээ бүр ингээд миний сургалтанд орж ирсэн бүсгүүчүүдээс тийм үе чи минь бүр айгүй их зовсон юм байна. Чи минь үнэхээр өстой хэцүү зүйлүүдээр орсон юм байна. Тэгээ чи бүр ингээд гашуудлын дунд амьдрдаг юм байна гэж хэлэхэд бүр гайхаад ингээд. Үгүй зовдгоо хүн гэж юу байсан юм? Энд чинь нэг тийм сүртэй зовлон биш шүү дээ. Тэгээ бидний үеийн бүх л хүмүүс баг ингэжсэн шүү дээ. Тэгээ ингээд ээж таавда зодуулахгүй хүн гэж юу байдгийг гэд ингээ яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр энийгээ бид нар нормал хэвийн гэж хүлээж авч байна шүү дээ хэвийн. За тэгээд өссөн хүмүүс чинь мэдрэмжээ мэдэхгүй байгаа учраас нөгөө амар гомдол хоригдлогдож байгаа байхгүй юу. Нөгөө баг дээр нь тэрийг гаргаж, тайлбарлаж, тэг ингээ орчуулж, тайвширч тэр зүйлийг авахгүй байна шүү дээ тий. Тэгээд Монгол эмэгтэйчүүдийн ихэнхдээ гаргадаг юм зам төрхийг би хэлээ л да. Тэр нь юу вэ гэхээр нөхөр нь уурлах юм бол нэг бол хэрэлдэн, нэг бол дуугаа хураа. Хоёрхан л янз. Тий. Би чамаас өөрөөр ингэж ботсон юм аа. Тэ? Тэгвэл би буруу ботсон юм байжээ. Тэгвэл чи яамаар байсан юм бэ гэд асууж чадахгүй. Ийм чадвар байхгүй. Тэгээд дандаа нэг би энийг ингэж нэг юм өөрсдийг нь тааж мэдчих ёстой юм шиг ойлгодог тий. Мэдээж юмыг. Сэтгэлгүй штэ. Заавал энийг надаар хэлүүлэх гээд ах юу ийсэн юм. Тэрнгүү би өдөржингөө ажиллаад ядарсан байгаа нь ойлгомжтой штэ. Тэгж яхад энэ яагаад надаас нэг ядарч ийн ханаа хөвтөд амар гэж хэлэхгүй байгаа юм бэ гэл те. Тэгвэл яагаад энийгээ тэр нөхөртөө хэлэхгүй байгаа вэ гэдэг чи өөрөө сонирн байгаа. Тэгээ ингэж хэлэх ёстой ш тэр чинь ингээд би ингээд өнөөдөр маш их ядарсан учраас одоо би орой ингэж те одоо үгүй юм хумуугаад гэр цэвэрлээд чадахгүй нэ би амарлаа гэд хэлээд амарчих тэр юма хийж чадахгүй. За тэгээд яагаад энийг хийж чаддгүй гэж яагаад энийг хийж чаддгүй гэхээр бид нар маш их зөвшөөрлийн донд амьдэрсэн хүмүүс аахгүй.
Маш их зөвшөөрлийн дунд. Яадаг вэ гэхээр бид нар ямар нэг юм хийхэд тэр нь ээж аавын одоо тэр хяналт шалгалтаар ороод зөвшөөрөгдөхгүй болвол болохгүй шүү дээ. Тийм учраас бид нар багаасаа зөвшөөрөл хүсээс сурцсан. Одоо нөгөө ингээд манай аав бол тэгдэг байсан. Өөрийнхоороо юм хийчих юм бол чи яасан дураараа юм. Чи яасан том толгойтой юм. Чи хизээ нэг ингэдэг байсан юм. Бүр гайхуулчих юм байна маа гэл ингээд манай авч амар ингэж хүнийг доош нь хийдэг байсан. Тэгэхээр нөгөө би чинь одоо насанд хүрчээд өөрийнхоороо юм хийх гэхээр хизээ би нэг энийг хийдэг байлаа да. Ингэж байгаа буруутчул яах юм. Одоо хин нэгэн хүнээс асуух ёстой. Тэ хинээс асуух вэ? За тэгээ магадгүй найз нөхдөсөө асуун. Тэ ингээд аав ээжээсээ асуун. Насанд хүрсэн мөртлөө шүү. Өөрийнхөө амьдралыг ингээ аваад гарцсан мөртлөө ээж аваасаа амьдралаа асуусаар л явна. За тэгээ бүр ээж аав нь байхгүй бол нөгөө мэрэгэн түргэн хүнээс нэг юм зөвшөөрөл. Тэгчгүй байх уу? Би нэг байр худалдаж авах гээд байгаа ахгүй юу? Авах уу байх уу? Би нэг хараа амар гой мөрөөдөлтэй ахгүй юу? Гэтэ би энийг хийх үү байх уу? Гэхдээ уул нь энийг чи л өөрөө мэдэх хэрэгтэй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ нөгөө бидний бага насны тэр авсан зүйлүүд маань бидний өнөөгийн амьдралыг шууд тодорхойлдог. Шууд ямар ч нэг голд нь их ингээл зарим нь тэндээс зарим нь эндээс гэдэг хам юусэн алга одоо юусэн ингээ те хувийн хөгжил гэдэг зүйл рүү ингээ орох тусам энийг бүр илүү сайн ойлгож байна. Тэгэхээр над дээр байсан тэр зүйлүүд гэх юм бол те за одоо нөгөө мэдрэмжээ таньдгүй байгаагаас эхлэе те энэ дээр юу байсан бэ гэхээр би нөхөртөө дандаа ингэж л гомдолдог байсан. Би чиний хувьд хинж биш. Би чиний хувьд угаасаа юу ч биш. Тэ би баг эндээс явцсан байсан ч чамд нэгтэй алдаа тасгаад ахаа байхгүй. Тэ барыг ингээл чи намайг үхсэн байсан ч мэдэхгүй гэх нэг үгүй яг яа гэдэг байгаа юм те энэгээрээ юу илэрхийлэх гэдэг байгаа нь ойлгомжгүй шүү дээ те гэтэл энэ нь миний бага насны шарах байсан. Би аавынхын хувьд үн цэнэгүй охин байсан байхгүй. Аавынхын хувьд хизээч би чухал охин байж үзээгүй. Миний охин тэг, миний охин чадна. Миний охины ботсон зөв те чи тэг. Чи чадна шүү дээ. Алдаа гаргасан ч зүгээр. It's okay. Чи ингэж хийж болно. Гэхдээ бас одоо чи ингэ алдсан юм чи өөрөөр хийж болно шүү дээ гэдэг энэ итгэл найдварыг надад тэгээ би ааваас аваагүй л ахна шүү дээ. Тэгэхээр би энэ зөвшөөрлөө нөхрөөсөө гуйж гуйлгачилж амьдарч байгаа байхгүй. Чи намаа нэг тоочооч, намаа нэг харчаач, чи намаа нэг чухал гэ хэлчээч. Би нөгөө чухал хүн байх гад юу хийж байгаа вэ? Нөгөө амар өмнөөр нь орж ажил мэжлийг хийгээл тестэ нэр ингээл тэгснэ юу ч гуйж муухгүй заяа. Би бүр нөхрөөсөө мөнгө зээлдэг байсан. Чи надад тэдэнд төгрөг өгчих би чам буцаагаад өгчихнө. Тэгээ маа нөхөр ингээд амар гайхал те. Гэхдээ чи яагаад дандаа надаас ингээд мөнгө асуухаар ингэдэг юм бэ? Гэхдээ би ингээд би угаасаа хүнд гайвуулдаггүй. Би угаасаа хүнд дараа болохыг хүсэхгүй байна. Тэ би бол зүгээр хаач өөрийгөө аваа явчин зүгээр яг энэ удаа л нэг мөнгөний хэрэг гараал тулчлаа зүгээр тэгээд өгүүл өгчих өгөхгүй бол байвал би чи өгөхгүй бол би өөр хүнээс авчинаа ч гэх шиг тэ яг яа игээд байгаа нь айгүй ойлгомжгүй байгаас эн чин нөгөө нөхөрт ч ойлгомжгүй. Гэхдээ эн чин хамгийн хэцүү зүйл нь би өөрөө өөртөө ойлгомжгүй байгаа. Би өөрийгөө яах гээд байгааг мэдрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тавчтаад байгаа. За тэгэл нөхөр ингээл чи айгүй сонио мөн ингээл хийчихвэл тэгэл гомдчихно. Тэгэл уйлна. Тэгэл нуугдаж уйлна. Бас хажууд нь уйлахгүй тэр чинь. Тэгэхээр энэ зүйл чинь ер нь аль тийм байгаас гомдол гэдэг нь өөрийгөө таньж мэдэхгүй байгаагаас өөрийнхөө мэдрэмжийг сонсч чадахгүй байгаагаас өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй байгаагаас ер нь ингээ үүдэлтэй зүйл байгаа байхгүй. Хэрвээ чи өөрийгөө таньж мэдээгүй бол хэрвээ чи би хин юм бэ гэдгийг ойлгож ухаарлаж чадахгүй байгаа бол чи өөрийгөө хүнд ойлгуулна гэдэг бол худлаа. Энэ бүр ингээ худлаа шүү манайхан байхгүй. Ийм зүйл байдаг. Тэгэхээр би өөрөөс нэг драма коуч болохоор групп сургалтууд нэлээ хийдэг. За тэгэхээр энэ групп сургалтын дээр орж ирж байгаа бүсгүүчүүд маань орж ирэхдээ үнэхээр ингээд за өстө хорвоодлын бүхэл гомдлыг ярьж орж ирдэг. Яг үнэндээ нөхөртөө, ээждээ, аавдаа, хадамдаа бүр зарим нь өөртөө би стан арчаагүй, би стан нэр амар аимхаа, би стан айгүй болцохор, би стан өөрхөн төлөө угаасаа юм хэлж чаддгүй, би угаасаа тийм гэд ингээ те хэлж байгаа. За тэгээд дээрэс нь бас яах вэ гэхээр өөрийгөө нөгөө юугүй мэдрэмжийг бас айгүй хав. Нэг юмны дутуугийн мэдрэмжээр бас хүн айгүйх гомддог. Энэ дээр би өөрөө хүүхэд гаргадгүй эмхтэй те учраас энэ нь миний дутуугийн мэдрэмж байсан. Дандаа л үргэлж юм уу ингээд за нам хүүхэд гаргадгүй болохоор л ингэж байгаа байх. Ингэж хандж байгаа байх. Тэ хэрвээ би хүүхэд нь гаргаад өгсөн бод өөр байх байсан байх. Яг үндэ юу ч өөр байх боломжгүй. Тэ зүгээр л миний дутуугийн мэдрэмж ажиллаж байгаа байхгүй тэ. Гэтэл зарим эмэгтэйчүүд нэг дагвар хүүхэдтэй хүнтэй гэрлэхээр бас өөрийгөө нэг юм дутуугийн би нэг алдаатай.
Тэг би нэг юм одоо нэг хүнийг баг хийж болохгүй юм хийцэн те. Одоо би ингээл бол тэр хатан мадмынхаа өмнө бол ингээл те ингээл аясаар нь байх ёстой энэ гэж боддог байхгүй. Тэгэхээр үгүй хүн төрүүлсэн хүн яагаад буруу гэж яагаад алдаа гэж те тэр чинь бүгд бүтэн хүн төрүүлсэн биш те. За эсвэл бол мэрэгжилгүй надад нөгөө диплом байхгүй. Тэ би их сургуульд би боловсралгүй би одоо угаасаа ингээл энд ингээл цэвэрлэгч хийгээл энд ингээл би боолын ажил хийгээл байж ах ёстой. Тэ тэгэл тэрийг нөгөө нэг одоо тий миний аав ээж намайг өстө сургууль соёл сурчихгүй яасан гэж гомдоол тий эсвэл өөрөө жоохон сурдлага муутай байсан бол би өстө нэрээ азгүй би тарих толгой муутай яасан ийсэн гэж гомдоол тий тэгэхээр өөрөө өөртөө хөдөл гомдно манайхаа. Тэгсэн чи яг үнэндээ тэдний чи бүгдийг нь бий болгочих боломжтой л зүйл байгаа байхгүй тий. Одоо бид нар тий жишээлбэл би ихэд одоо 40 гарцсан хойноос шинэ мэрэгжил эзэмшил болж л нь шүү дээ энэ чинь тий. Энэ чинь боломжгүй зүйл биш байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг гомдоо тэр гомдлоо зураал тэгэл өөрийгөө улам юм азгүй амтнаар мэдрээл ингээл амьдарч идэг. За тэгэхээр орж ирсэн бүсгүүчүүд маань яадаг вэ? Төвөн зүйлийн гомдол ярьчаад за дараа нь хичээлээ үзээд ингээд хамтдаа тий коучингээ хийгээд явсны дараа хөөрхий дөө. Ерөөсөө би чинь тий яг үнэндээ болов л штэ тий гэж айгүй хөөрхөн ингээд бүгдээрээ өөрсдөө ярьж эхэлдэг тий ингээд эн чин тэгвэл би яг үнэндээ бас тий ингэж уурлаад байсан биш юм бэ штэ тий би яг ингэж стресстэй байсан биш юм бэ штэ нэрэ эн чи яг тэрнээс болсон юм бэ штэ би бүр тэрийг мартчих гэл ингээл яриад эхэлдэг. За энэ зүйлүүд болж ирэхэд хүнд ерөөсөө шууд гэрэл гэгээ орж ирдэг. Ийм гайхалтай зүйл байгаа шүү манайхаа. За үнээр баярлалаа. гайхалтай баг. Одоо коучсаа коучинг авчиж байгаа юм шиг сая. Нэрээ тийштэй би яг тэгдэг штэ. Миний хувьд бас яг таны ярьдгаар бол бүх таны саяны ярьсан зүйлсүүд надад бас байгаад л та тэгээд тэдгэрийг ингээ буцаагаад ингээ сэргээгээд ингээ бодсон чи нэрээ би бас өмнө яг тэгдэг байсан чинь нэг нөхрөө ингээ нэг таавар таалгаж байгаа юм шиг те өөрийнхөө яг нэг юу хүсэж байгаагаа хэлж чадахгүй. Тэгэл зүгээр уурлаад байдаг. Тэгэл альсгүй дууга ороочдаг. Тэгээд нуугдаад уйлаад байдаг. Яг л тийм байлаа. Тэгээд ямар азараас ингээд дэлхийн мастер коуч нараа Томсон багштайгаа учирсан юм бэ. Тэгээд багштайгаа учирснаасаа хойш тэгээд мэдээж энэ гайхалтай коуч нартайгаа учирснаасаа хойш ингээд өөрийнхөө мэдрэмжийг бас ингээд ажиглаад өөрийгөө ингээд таньж мэддэг. Одоо би яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг бас ингээд мэддэг болсон байна. Тэгэхээр энэ гомдол гэдэг зүйлийг чинь бас таньж мэдээд ингээд эдгээгээд бас ингээд гэрэл гээгээтэй амьдрах маш гоё тийм том боломжууд бас байгаад байдгийн шүү. Тэгээд бүх юмд болоод нөгөө хүмүүст ингээ гомдоод шаналал ээжтэй аавдаа гомдоод одоо нэг хэсэг бас ээж аав хоёр маань намайг одоо өстөн нэрээ тэгээд өсөхгүй яасан юм бол би айлсгүй болоод нэг гайгүй аятайхаа айлд өссөн бол би арайч бас ингэж явахгүй дэж гэдэг юм уу те айлсгүй болоод би энэ арай өөр нөхөртөө суудсан бол би ингэж явахгүй дэж гэдэг юм уу нэг тиймэрхүү гомдлууд байгаад байдаг гэсэн бол тэрдгээр гомдлуудаа зөвхөн надаас эхлэлтэй байсан юм байна гэдгийг бас айгүй сайн ингэж ойлгож авсан. Тэгээд хамгийн ингэж уг үндсэн нас ингээд бид нар өөрсдөө байдгийн байлээ шүү. Тийм болохоор та нар бас ингээд өөрсдөө өнгөөгөөд нэг өөрсдөө ажиллаад өөрсдийнхөө мэдрэмжийг нэг ингээд чагнаад үзээсэй гэж бас энэ лайв үзэж байгаа хүмүүсийг бас уриалмаар хэлмээр байна. Тэгээд сүүлийн мөчөд дотгой коучд маань хэлэх зүйл байна уу? Миний асуугаагүй. За нэг энийг хэлчихсэн хэлчмээр исэн юм аа гэсэн нэг тийм зүйл байна уу? За баярлалаа. Тэгэхээр тэгээ нэг юм за бид нар ингээ гомдлоод байж байна. Одоо ингээл ууралцсан амар ууртай те ингээл гомдоол ингээд уйлж мэлцэн байна. За түнгүүд өөрөөс нь ингээл асуучаар ингээ хүмүүс бүр гайхаад ингээ шоконд ороод байдаг. Юу вэ гэхээр те чи одоо яг яавал ингээл чиний бүх юм болох гээд байгаа. Одоо ингээл чамд яг тий одоо нөхөр чи яг юу хийж өгвөл чи ингээл болох гээд байгаа гэхээр тэрийг мэдтгүү шүү. Яг үнэндээ. Гэхдээ яг ч одоо яг тэгж гээгүй л дээ. Гэхдээ дандаа ингэдэг байхгүй юу? За хараа гомдолдог хүмүүсийн их ихтэй хэрэгэлдэг үгнүүд нь дандаа та нар бүгдээрээ дандаа намайг тэгдэг үсттэй те дандаа л ингэдэг үсттэй та нар угаасаа намайг тэгж боддог үсттэй гэдэг тийм нэг угаасаа бөөнөрөө дандаа те нэг юм бүлгэрээ нэг ийм те ингээл нэг юм үгдийндээ нэг юм яг тодорхой биш ийм үгнүүдийг хэрэглээл байгаа бол чамд ингээ айгүй олон жилийн гомдол байх юм байна. Манайхаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань өөрөөсөө асуул та нар яг өнөөдөр зөвхөн нөхөрч айр гуугаад ирэхээр уурлаа салъя гэж байгаа юм биш шүү дээ. Яг үнэндээ. Тэ өмнө өчнөө олон зүйлийг тэр болгонд нь гадагшлуулж ярилцаж шийдээгүй учраас тэд нар чи ингээл буглараад явж байгаа те. Өнөөдөр нөхөр чи арх угаад ороод ирж байгаа нь шалтгаан байдаг байхгүй юу? Тэ
Тэгэл ингээл хэвээр дисрэл дэлбэрэл тэгэл ингээл одоо тэгээд хийгээ тараа яг тэр арх хууж байгаа дээр ярихгүй байгаа байхгүй. Чи дандаа намайг ингэдэг үсттэй чи дандаа намайг гэлтэй ингээд нөгөө юм ярьж эхэлнэ. Тэгэхээр ингээд байгаа болвол та те зөвхөн өнөөдрийн яг одоогийн тэр процессоос болж уурлаагүй байна. Та тэрнээс болж гомдоод байгаа юм биш юм байна. Танд өмнө нь шийдэгдээгүй мянган асуудал байгаа юм байна. Та зарим нь залгисан юм байна, зарим нь твцсэн юм байна, зарим нь одоо яг та нөгөө нэг тэг бусдад таалагдах гэж. За бусдад таалагдах гэхээр манай эд айгүй муухай сонсогдноо одоо энэ. Тэгтээ энэ үнэн үгэлтэй. Тэг ингээд нэг юм бусдын төлөө өөрийгөө золиосолж зориулж явсных нь те горууд ахгүй үр дүнгууд нь ахгүй юу. Тэгэд энэ зүйлүүд те бид нар дандаа л нэг юм гомдол цөхрөл нэг юм те нэг юм хананд нэг мухар гудамжинд тулж байгаа тэр мэдрэмжийг л өгдөг. За тэгэнгүүт манай эмэгтэйчүүд ямар шийдвэр гаргадаг вэ? Эндээс л явъя. Энэ нөхрөөс л салъя. Энэ ажлаас л гаръя. Тэ? Одоо юу гэдгийг нэг юм яг тэр нэг орчин нөхцлөөс болчлоо. Энэ хүнээс болчлоо гэж ойлгодог. Үгүй манайхаа ийм байдгүй шүү. Гэхдээ ихэнх хүмүүс маань ингэж орж ирдэг. За энэний жишээ бол Эрка бид өөрсдөө байгаа шүү дээ. Бид хоёр ч гэсэн нэг ийм л юм ярьж орж ирсэн шүү дээ. Анх багштайгаа уулзахтаа тий. Ста манай нөхөр амар сэтгэлгүй ингэдэгөө тэгдэгөө доо гэл тий. Ста манай тий. За миний хувьд бас нөгөө нэг би аав ээжгүй болохоор гэлтэй нөгөө дандаа дутуугийн юмнууд байгаа. Хэрэг аав ээж маань байсан бол яг үнэндээ бол тий аав ээж хоёр байсан байгаа ч нэг онцгой ялгаа байхгүй. Тэр хүмүүс ч өөрсдийнхээ амьдралаар амьдарч байгаа тий зүгээр тэгж ээморж байгаа байхгүй юу. Зүгээр л одоогийнхаа тэр нөхцөл байдлыг галзуурчихгүй тулд тархиндаа одоо нэг юм тайвшруулах тий нэг юм өгж байгаа байхгүй юу. За тэгэд би бүр ингээд ийм хүртэл юм ярьдаг байсан. Нөхөр маань ингээд тий хадам ээж маань одоо ингээд нөхөр мөхөрт маань ингээд хоол мол хийж өгөөд ингээд тэгээд тэр хэд ингээд гоё гэр бүлээрээ ярилцах юм бол гоё юм уу ээжтэй автах юм. Гэхдээ тий яа гэдэг байгаа юм тий. Хадам ээж хоёроо өхүүлээ гэдэг байгаа юм уу яа гэдэг байгаа юм тий. Эсвэл тэр хүн аав ээжтэйгээ байгаа нь одоо буруутай ч юм шиг тий. Яг юу яриад байгаагаа ч өөрөө мэддэггүй байгаа. Тэгэхээр энэ шарах гэдэг зүйл өөрөө автомат манайхаа. Энд таач буруугүй, энд хинч буруугүй. Энийг зүгээр харин эдгээч хэл хэрэгтэй байдیں۔ Эдгээч хэл хэрэгтэй тий. Энэ дээр нэг хүнийг ингэж гоцолж, "Ста чиний ээж юм байна, чиний аав юм байна мэн" гэл тий. Энэ хүмүүсээс олоо чи золиосонд гарцсан байна гэдэг юм байдаггүй байгаа. Гол нь тэр шархалцсан юм байна. Тэрийг эдгээч яа манайхаа. За эдгээч юм бол өнөөдөр ингээд Эрка битэр шиг инээгээд ингээд арцагаа тий асуудал гаруй шууд ярьчоод ингээд тий дургүй юм аа ингээд үгүй ээ гэж хэлчээд дуртай юм аа ой окей тэгнэ гэл те уйлмаар бол уйлчаал инээмэр бол инээчээд ингээд нэг юм хүнийхээ одоо тэр мэдрэмж эмоцуудыг мэдрээд амьдрах нэ. Тэгэхээр гомдж байгаа бүсгүүчүүд минь те гомдолчин голыг чинь зурж байгаа бол яагаад энэ нэрийг хэлж байгаа вэ? Гомдол үнэхээр гол зурдаг шүү. Гомдол үнэхээр биднийг гацаанд оруулдаг. Гомдол үнэхээр биднийг ганцаардуулдаг те. Гомдол үнэхээр биднийг аз жаргалгүй болгодог. Магадгүй найзуудтайгаа нэг газар голын ирэг дээр сууж иж болох юм. Гэхдээ таны дотор те нэг юм гэр бүлтэй нөхөртөө хиндээ чинь гомдсон гомдол байгаа бол тэнд байгаа тэр баяр жаргалыг ч мэдрэхгүй. Зүгээр л яг тэнд бие чинь л байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө нэг хувь хүний хөгжилтэй ингээд нэг юм өөрийнхөө траума гэдэг зүйлтэй учирчих нь амар үдий шүү. Тэ нэг юм учирчих зориг тэр нэг чөлөөг өөртөө өгчөөрэй. Тэгэхээр 10 жил гомдолт хийж явах юм уу? Тэ 1 сар 2 сар өөртөө ажиллаад энэ нэг балаа зүйлээсээ салаа за магадгүй 1 жил ажиллаа те үлдсэн 9 жилд нь жаргаж амьдрах юм уу? Энэ зүйлийг л одоо өөртөө шийдцгээгээрэй гэдэг зүйлийг хийлье. Баярлаа. За баярлалаа. Үнэхээр гайхалтай. Яг нөгөө 10 жил ингэж гомдож амьдрах юм уу гэдэг дээр бас хэлэхэд яг одоо ингэ бодоход би бүр яг ингэ сүүлийн нэг 8 9 жил болоод яг тэгж гомдож бүр нэрээ яахаа мэдэхгүй байдалтай явсан байгаа аахгүй. Тэр болоод гэтээ 9 жил 10 жилгээ хэлэхэд бол үнэхээр харамсалтай тий. Яаж ингэ тэр цаг хугацааг ингэж өнгөрөөсөн юм бэ? Яаж би тэрийг одоо ингэж давж гарсан юм бэ гэж бодохоор амар харамсалтай. Яаж ингэ төвчөө яваад юм бэ хамгийн гол нь тий. Тэгээд хамгийн сүүлд ингэ жилийн хугацаанд ингэ багштайгаа ингэ ажилласны дараа бараг нэрээ тэр зовж явсандаа бараг баярлаад байгаа юм шүү. Ямар азаа би зовж явсан юм бэ? Хэрвээ би тгээггүй байсан бол өдөөд ингээд маш гоё тийм хүсэл мөрөөдөлтэй гэрэлгээд ирж үчтэй болоогүй энэ гайхалтай багштай уулзаагүй болоод гэж хэлэх гээд байна л да. Өмнө нь мэдээж яг тэгж явж байгаа хугацаанд маш олон хүмүүс хандсан байгаа. Гэтэ ийм гайхалтай үр дүнгуудыг гаргаж чадаагүй байхгүй юу? Тэгэхээр хүмүүс минь тэгж олон жилээр ингэж гацаж тий зовж шаналж явах ерөөсөө ямар ч шаардлага байхгүй байна. Яг тийм өөрийнхөө тэр нэг яг яах гээд байгаа учраас
олох гээд ингээ хайгаад тэмччээд явж байгаа бол та нар маань энэ гайхалтай коуч нарт мань хандаарай гэдгийг бас бүр дахин хэлмээр байна. Тэгээд тун удахгүй нэрээ отоо коучийн маань бас нэг гайхалтай сургалт алхаж байгаа шүү дээ. Та сургалтынхаа талаар мэдээлэл өгөөч. Баярлалаа. Нөгөө асуухгүй бол өөрөө одоо өстэй хөөе би гэж хэлэх байлаа. За тэгэхээр тий 6 сарын 25-нд одоо тун удахгүй байх нь шүү дээ. Хэдхэн хоногийн дараа тий 25-нд яг энэ нөгөө шархны тий бага насны шархаа одоо над зовлонгоо зогсоо гэдэг энэ сургалт тий. Одоо зөндөө зовлоо шүү дээ. Бид нар бүр янз янзаар зовлоо шүү дээ тий. Зовж болох бүхэл хэлбэрээр зовлоо шүү дээ тий. Ингээд бүр академик төвшөнд хүрч шүү дээ. Одоо нэг зовлонгийн. Тэгэхээр одоо эндээс боли тий зогсъё. Тэгээ эн чинь угаасаа нэг тийм олигтой ч юм биш юм байна. Олон жил туршлаа тий. Угаасаа нэг тийм олигтой үр дүн тий сэтгэл санааны байдал байдаг ч хүн байна тий өөр нэг хүлээгээд авах зүйл байх ч хүн байна. Одоо нөгөө 30 жил 40 жил туршлаа шүү дээ. Одоо өөр юу турших гээд ингээ хүлээгээд байгаа вэ тий. Тийм учраас зовлонгоо зогсоё гэдэг 5 хоногийн хөтөлбөр маань 25-наас эхэлнэ. Тэгэхээр магадгүй та нарт маань тий миний дуу хоолой миний ярьж байгаа зүйл миний энерги таалагдж байгаа бол сургалтанд маань ороорой. За тэгэхээр миний хувь чатаар мэдээллийг авч болно гэдэг зүйлийг хэлье. За тэгээ дээрэс нь Нара Томсон багштайгаа тий учирсан энэ олон коучуд манай Нара Томсон багштай топ коуч актив 50 гаруй одоо коучтэй. За тэгэхээр энэ коучуд болохоороо бүгд л нэгэн цагт тий яг л ингээл сөхрөөл худгийнхаа ороод дунаал ингээл гарцгүй гаргалгаагүй болоод ингээд явж исэн бүсгүүчүүд гэхдээ яагаад ийм хурдан гэрэл гээгээтэй болчихвоо тий яагаад ийм хурдан инээсэн ханиасан болчихвоо тий тэгэхээр энэ бол дэлхийн мастер коучийн одоо гавья чадвар баггүй юу. Тэгэхээр бид нар бол энэгээр айгүй бахархдаг. Би хаач би топ коуч академик төгссөн гэдгээрээ бүр нүүр бардан байдаг. Яагаад тэгэхээр дэлхийн мастер коучур бид нар сургагдсан. Бид нар тэр хүний шавнар. Тэгээ бид нар тэр хүнээс тэр эрдмийг авсан. За тэр хүн өөрсдөө бидний амьдралыг өөрчилсөн. Тэгэхээр тэ манай топ коуч академийн тэ ямар ч коучтой учирсан энэ бол үнэхээр гайхамшиг шүү. Коучинг гэдэг бол тансаглал. За коучинг гэдэг бол аз жаргал. Тэгээ коучинг гэдэг бол таны дахин төрөлт. Одоо дахин шинэ амьдралаа эхлүүлэх боломж. Тэгээ та одоо магадгүй өөрийгөө за одоо энэ амьдралдаа ч нэг ингэсгээл амьдрал дуусч байгаа юм байна. Тэгэл одоо яах вэ? Одоо магадгүй дараа төрөл гэдэг бол нэг аятайхан амьдрах юмсан гэж бодож байгаа бол хэрэггүй одоо боломжтой манайхаа. Тэгэхээр энэ зүйлийг хэлье. За тэгээд урьсан тэ Эрка коучтай үнэхээр их баярлаа. Чи маань одоо нэр яг ингээд гоё игцэгтэй цаг мөчөд гоё сэдвийг хөндөж тэ яриа хийж агаад чамдаа үнэхээр баярлж байна. Баярлаа манайхаа. За баярлалаа. Отоо коучтой урилгын маань хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд бүр ингээд отоо коучтой ингээд ярилцахаар бүр ингээд цаанаас ингээд ирчүүч мэдрэгдээд бүр ингээд айгүй хурдан дөрөг малчдаг шин. Ярэ мэрэ хүртэл айгүй гоё хурдан малчдаг. Тэгээд үнэхээр гайхалтай байдгийн шүү. Тэгээд таньдаа цаашдынх нь ажилд бас өндрөө томоос том амжилтыг хүсье. Тэгээд тун удахгүй болох сургалтанд нь бас амжилт хүсье. Тэгээд энэ гайхалтай боломжийг ашиглаад бас лайв үзэж байгаа хүмүүс манаас топ коуч маань сургалтанд хүлээрээ суугаад аваарэ гэж хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа лайваар уулзъя. Баяртай. Манай Эрка коуч маань бас лайв коуч байгаа шүү. Амьдралын дасгалжуулагч гэдэг тийм ништэй. Тэгэхээр энэ трама коучуд тэгээд boundary coach гэх бүх хүмүүс ништэй байгаа. Тэгэхээр энэ нишүүдээр ястаа маш гарамгай байдаг шүү манайхан. Тэгэхээр тийм хүн гэдэг чинь төгс биш. Өнөөдөр би бол трама дээрээ бол гарамгаа байна тий. Гэтэл би нэг л өдөр би ингээд хүүшээ Эрка чи надад туслаач тий. Би энийг мэдэхгүй байна гэж ороод ирдэг. Энэ манай нөгөө хамт олонний ингээд хамгийн гайхамшигтай зүйл нь энэ байдаг. Тийм учраас бид нар ингээд аль талаараа ингээд аюу гой тэнцвэртэй хөгжиж чаддаг байгаа шүү. Тэгэхээр магадгүй та нар манай хамт олонд ороод ирэх чинь билүү тий. Энэ бол боломж байдаг шүү манайхаа. За амжилт хүсье. Баярлалаа чамдаа. За баярлалаа. Баяртай. Баяртай.